Та загсанд яваад хоосон буцаж ирж байна. Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, Blue Fox, Supix, VMC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны хадан өвлийн хөд хөнгөө зэлүүд дутгийг гагцгүй машиндаа найдан зордог. Элдв батасаад байгалийн бэрхшээл биднийг тойрдог. Чанартай түлшээ хангалттай базаасан багад бид хаач алдахгүй. Бидний хоббиор мэн итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Трейд. Сайн бацхан ирэх үзэгчдээ сайн бацхан уу. Загслын спортыг сонирх залуусаа. Та бүхэнд хамтаа загслын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын 5-7 карьерийн орон дээр зохион байгуулагдсан Монголын загслын спортын холбооны өсний загслын анх дугаар тэмцээнээс хийсэн сурвалжлагыг 2 хэсэг болгон үзүүлэгч байна. За ингээд 12 дугаар сарын 1-ний өдөр 5-7 карьерийн орон дээр Монголын загслын спортын холбооны нийт 17 багийн 51 тамирчин бол тэмцээнд оролцоход хүрэлцэн ирсэн байгаа. Мөн энд бол замиануудыг бас дурдах хэрэгтэй. Тэгээд нийт замиан дасгал зөвлөх багш нар нийлээд нэг 70-80 хүн бол энэ тэмцээнд бол оролцсон. За ингээд тамирчид бол 3-3-аараа нэг баг бол оролцсон байгаа. Олон улсын холбооны дөрмээр бол 5 хүнтэй байдаг бол энэ удаагийн тэмцээнд 3 хүнтэй орсон. За ингээд та бүхний өмнө тамирчид бол жагсан байгааг харж байна. За ингээд сая харсан цагаан хайрцаг дотор юу байгаа гэхлээр тэмцээнийг ивент гэсэн халуун бигнэр бол та бүхэнд харагдаж байна. За энэ бол өвлийн цаг загслахад маш их хэрэгтэй ийм зүйл байгаа. Тамирчид бол жигдэрсэн харагдаж байна. За саяны улаан хавцтай харагдж өнгөрдөг баг бол Fishing Buddy клубийнхэн. За энэ одоо Намац клубийнхэн та бүхний өмнө харагдаж байна. За энэ улаан хайрцагаар жигдэрсэн андууд баг байна. Андууд 1-2 баг гэсэн 2 баг бол оролцсон байгаа. За андууд багийнхан бол дасгалжуулагч их олонтой ирсэн байгаа. За дасгалжуулагчт нь бол сая зөвлөгөө гэж байгаа та бүхэнд харж байна. За энэ өдөр болохоор маш тийм нар туссан загсны идэх маш сайтай өдөр байлаа. За бүгдийн хүрэлцэн ирсэнд баярлалаа. За тэгээд 2013 оны мөсний загасчлалын улсын аврал шалралт тэмцээн эхлээд бэлэн болоод наа. Тэгээд энд хийдгийн учир нь бас карьерийн албан загас нэлээд тийм алганаас гадна сүүдийн үеийн сон баригдаад байна. Хэдийн өвөл болсон ч гэсэн. Чапак буюу одоо шивэр сугасаас баригдаж байна. Тэгээд нэлээд тийм хүнд шалгуур болох байх гэж бодож энэ газар сонгосон байна. Тийм амар загас нь баригдахгүй. Идэг загасны идэг бас ямар ч үеж магадгүй дээр нь дэвцгээр загас бас яаж вэ? Тэгээ энэ газар сонгосон байна. Тэгээд юу? Одоо ямарсан энэ жилийн хамгийн сүүлийн тэмцээн болж байна. Зум Rapala цом гээд бас алган загас байх тэмцээн болсон ба энэ одоо ингээд оны сүүлийн тэмцээн болж байгаа шиг байна. Клубүүд өөр тэмцээн зохион байгуулах сайн мэдэхгүй байна. За ингээд Монголын загслын спортын холбооны 2013 оны мөсний загслын улсын аврал шалралт тэмцээн нээснийг бэлэгдэе. За ингээд манай өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байгаа бидний энэ объектын одоо эзэн Алтан шандгаа хүрэлцэн ирсэн байна. Хидмос компани захирал. Алтан шандгаа хүрж байна. Манай Монголын ард түмэн бас энэ өвөл эрүүл агаарт бас эрүүл мэндийн гадаад ингээд бас улсын аврах шалралт тэмцээнийг энэ зохион байгуулж би хойсоо манай хамт олон их баярлж байна. Та бүгдийг энэ заслахаа өвлийнхөө тэмцээнд амжилттай оролцоосоо гэж хүсээрээ. За баярлалаа. За ингээд шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Ерөнхийдөө
ABC C 3 сектор дээр за би ямарсан байна. Тэгээд чин зөрг бэлгүү 3 шүүгчид ерөнхийд нь ажил бүх загстай барьсан загсыг үзэн түүнээс гадна шүүгчнэр туслах шүүгчнэр их олон байгаа. Туслах шүүгчнэр та бүхний хоорондын цооногийн зай хянана дээрэс нь хэрвээ шаардлага тавиад зайлшгүй шаардлагаар өгөө шийдэж шалгах шаардлагатай бол гаргаж үзүүлээрэй. Мармишгийн шаардлага гэхдээ илт бас ингээд яг барьж яхад нь очоо тэгээд авахгүй. Ерөнхийдөө гаргасны чинь дараа мармишгийн шалгахаар бол ингээд мармишгийг харуулж үзүүлээрэй. Мармишгин дээр ямар нэг байдлаар суус улаа ногоо тийм илүү тоног байж болохгүй. Мармишгны өнгө хамаагүй. Тэ хэлбэр хамаагүй. Тэ ийм байгаа. Нэг мармишгаар загасчлан салаалж ямар нэг байдлаар өгөөш уях давхар мармиш хэрэглэхийг бол хориглоно. Ийм байгаа. За ингээд тамирчдыг тэмцээндээ бэлтгийг хүсэж байна. За тэмцээн болохоор нийт 3 сектор дээр зохион байгуулагдсан. Өөрөөр хэлбэл нэг багийн 3 гишүүн тус бүр нэг сектор дээр өрсөлдөн. Өөрөөр хэлбэл оролцож байгаа 17 багийн тамирчид бол өөрийнхөө багийн тамирчидтай өрсөлдөхгүй. Тусдаа 17 багийн тамирчид А секторт өрсөлдөнө. Б секторт бас 17 багийн тамирчид гэх мэтчлээ ингээд 3 сектор өрсөлдөнө. За ингээд тэмцээнд орохын өмнө бол олон улсын холбооны дүрмд зохион байгуулагдж байгаа тэмцээн учраас ингээд орж байгаа хүмүүсийн өгөөш савнда янз бүрийн бас илүү дутуу юм авч орсон байна уу гэж шүүгчнэр бол ингээд шалгасан байгаа. За тэмцээний гол өгөөш нь бол амьд өгөөш байгаа. Энд болохоор гэхдээ мэдээж 60-ыг бол хэрэглэхийг бол хориглоно. Төрөл бүрийн өөт шавж бол хэрэглэхийг зөвшөөрнө. Мөн байгалийн гаралтай тижээх тийм тижээлэр засыг тижээж дуутахыг бол зөвшөөрч байгаа. За ингээд сектор тус бүр дээр бол шүүгчнэр бол шалгаж байна. Загасч хүн болохоор зөвхөн мармишгаар загасчлах ёстой. Өөрөөр хэлбэл мармишгаар загасчлах ийм тэмцээн байгаа. Мармишгийн бол нэг салаад дэгээтэй. Түүнээс гадна уурга нь болохоор ультралайт уургууд эсвэл өвлийн гар уурга гэж нэрлэдэг манайхаа. За мөн одоо Орсын баллаа хэтрээ бол загасчлахыг бол зөвшөөрнө. Ямар ч утас хэрэглэхийг бол тэмцээндээ зөвшөөр. За ингээд тамирчид бэлэн зогссон байна. Өөрөөр хэлбэл тамирчид шүгэл дуурангуудын завсрын зоон руу ирж орсон байгаа. Секторыг тусаад. За ингээд дохио өгөнгүүд тамирчид өөрийнхөө хамгийн ашигтай байрлалыг болохоор үйлдэж байна. Ингээд өрмөө аваад тамирчид бол өөрийнхөө одоо сонгосон өөрчлөлт төлөвлөсөн энэ байрлалууд руу гүйж очиж зогсно. За ингээд өрмөө өөрөөр цоолоход бэлдээ зогсчих ёстой. Ингээд дараагийн шүглийг ерөнхий шүүгч дуургангууд зэрэг ухаж эхлэх ёстой юм байдаг. За ингээд энд шүүгчнэр нэг 5 метрийн урттай утас барьж гүгээд байгааг та анзаарсан баг. Олон улсын холбооны дүрмээр болохоор түрүүж одоо нэг тамирчин байраа эзэлсэн байхад дараагийн тамирчин түүнд 50 метрээс ойртож болохгүй ийм байдаг байгаа. За 5 метрээс урт бол хол зайд бол өөрөлдөө 5 метрийн радиустай тойргоос гадна талбайд бол одоо цооны гаргаж загасхийг бол зөвшөөрч байгаа. Нэг тамирчин бол 2 цооногн дээр бол зэрэг загасж болно. Нэг цооногн дээр загасж байхдаа нөгөө цооногоо өөрийнхөө нэр бүхэн юм дарцгаар одоо хамгаалдаг юм байгаа. За энэ бас нэлээд тамирчнээс уур чадвараас гадна ухаан шаардсан ийм тэмцээн болдог. За ингээд дохио өглөө тэмцээн эхэллээ. Тамирчид өрөмдөж эхэллээ. За ингээд яг энэ сүүлийн дохио өгснөөс хойш 3 цагийн туршид загасчид бол нэг үе шатанд бол загасчлах хэрэгтэй байна. За мөсний гүн бол айхтар гүн биш байна. За ингээд саяны тамирчин Баторших Fishing Brothers клубын тамирчин байна. Нөхөө гаргаа дараагийн тэндээ өөрийнхөө нэр бүхий юм дарцгийг үлдээгээ дараагийн нөхрөө гүйж та бүхэн анзаарч байна. Яг 2 ийм сайн ийм цооны гаргаад авсан бол ерөнхийдөө амжилттай загслах юм боломжтой. За ингээд тамирчин цооныг гаргалаа. За эхний загас бол гаргаж байгаа бол харагдаж байна. За ингээд зуны загаслын тэмцээн энэ дундаа спиннигийн тэмцээн флай фишингийн тэмцээний үед бол загсыг бол гэмтэл аваад гэмтэлгүйгээр буцааж тавих хэрэгтэй байдаг. Гэтэл өвлийн тэмцээний үед бол энэ боломж их багтай.
Учраас ерөнхийдөө өвлийн тэмцээний үед дэлхийн аврагын шалралт тэмцээнд хүртэл загсыг авдаг байгаа. За ингээд яхад энэ маш сайн тамирчин байна да. За дөнгөж нэг загсаа гаргаад хоёр дахь загсаа та бүхэн хэрхэн гаргаж байгааг харлаа. Зүйтэй. За тэмцээний гол бай болохоор ерөнхийдөө алган загс байгаа. За энэ тамирчдын загасчилж байгаа талбайн гүний хэмжээ болохоор ойролцоогоор 6-аас 10 м гүнтэй ийм нуур байгаа. Тийм учраас нэлээд уцыг нэлээд сунгаж нэлээд доогуур загсчилна. За тэгээд энэ нэлээд цаг алдаж байна те. Тамирчин маань дэгээгээ салах гэж нэлээд цаг бол алдаж байна. За тэгээд маш хурдан энэ хамгийн гол нь тэмцээн бол жирийн загслаас юугээрээ ялгарх вэ гэдэг бол чухал байгаа. За ингээд Fishing Brothers-ийн уучлаарай. Fishing Body клубын Тэмүүжин за анхны дэлхийн аврагын шалралт тэмцээнд оролцож байсан тамирчин байгаа. За ингээд тамирчид энэ ер нь ихний загснуудаа гаргаад эхэлсэн байна. За тэмцээний дүрэн бол ерөнхийдөө нэг тодорхой 3 секторт тамирчид өөрийнхөө сектор дотор байгаа тамирчидтай бол өрсөлдөнө. За шинэ А секторт байгаа тамирчид бол зөвхөн А сектортой өрсөлдөөд А сектор дотроо тамирчид маань одоо 1-ээс 17 хүртэл байр эзлэнэ. Б секторт бас тамирчид байр эзлэнэ. С сектор байр. Ингээд нийт тухайн одоо үгдийн загас байрсан жингээр байр эзлэх буюу одоо торгуулийн оноо аваад өөрөөр хамгийн сайн нь болохоор 1 гэдэг оноо аавна. Хамгийн сүүлийг нь 17 гэдэг оноо аваад ингээд нийт 3 секторт тухайн багийн гишүүдийн 3 гишүүний эзэлсэн байрыг нэмээд хамгийн бага юм нийлбэр гарч байгаа энэ баг бол төрүүлдэг юм ба. За ингээд тамирчин мөнгө хотыг тавга харж байна. За ингээд тэмцээний одоо 5-7 карьер дээр загсаж байхад тэмцээний гол бай бол алган загсгаа. За хүн тавга харж байна. Монгол Улсын спортын мастер Эрдэнэ Вилийг авах бол Орхон аймгаас бүтэн ийм багтаа ирж оролцож байгаа. За энэ Б секторын тамирчид өрсөж Мөнх хот 30 дугаартай 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр энэ тэмцээн зохион байгуулахад загсны идэх хөл нэлээ тэр ойр хавийнхаа өдрүүдээс ер нь энэ өвлийнхээ хамгийн тийм идэвхтэй өдөр байсан гэж одоо би бол бодож байна. За ингээд Андууд клубын тамирчин За алган зас маш хурдан дэгээгээ суллаад одоо ингээд өгөөшөө хийгээд буцаагаад юу явах хэвээр маш хурдан өгөөшөө атгаад цооног руугаа дэгээгээ хийх хэвээр мармишка. За ингээд утас хэдийн шинжээний нарийнхан байх тусам би санаа хийсэн байна. За амар бол тамирчин амар бол дэвж байна. За энэ за наана гам бол загсаж байна. За бас нэг загс гаргалаа. За зэрэг л гаргаад байна да тамирчид. За тэр цаана амар мэнд улаан хувцастай сууж байгааг тав харж байна. За тамирчин амар бол за манай хамгийн ахмад тамирчдын нэг байгаа. За амар бол ах маань өөрөө байц сурын спортын мастер мөн мөрөмшг үздэг. Энэ жижиг мөрөмшг. Ямар мөрөмшг гэж? Энэ янз янз юм байна. Одоогор бол энэ чамын орхоо Монголоор нэг мөрөмшг гэдэг. Энийг харин хийх гэж байгаа. Нүдний араа мó. Тэс хурдан ихгүй. Харин хурдан ихээр ингээд жоохон хөдөлгөөн муудаад байна. Энэ хүмүүс яваад байдаг мó нэг. Хүмүүсээ жоохон өсгөл. Би тэмцээнд орж байгаа шүү дээ хүмүүсээ. Надад их сөргөөр нүдэх гэдэг. Шүхрийн спортын мастер. За та хүн тоглож байгааг харж байна. За өөрөөр хэлбэл тоглож байхдаа зүүн гарынхаа хуруунд дээр цохоод тэр цогцоо хоорондоо зүүн гараа маш айжхан дээш юм өргөж ингэж хийж байна. За урдаа бол лавсааны кивок хийсэн байгаа. Буюу лавсааны
одоо тийм хугацаа материалаар хийсэн, лавсанаар хийсэн ийм дохиор хэрэгжилж байна. За ингээд энэ маш гайхалтай тоглолтыг бол хийж байна. Тамирчин Гамболд за Хүүг клубын тамирчин байгаа. За нэлээд дээрээс доош нь бол онгож байна. За энэ тухайн өдрийн ерөнхий загасчлалын байдлыг харахад бол загас доороос дээшээ нэлээд идэвхтэй явжсэн, доогуурч байсан. Мөн ёроолоос дээш 1-2 метрийн зайтай шилээс. За ингээд тамирчин цоомоо солон маань тавг анзаарч байгаа солон маань нэг гарыг гэмтээсэн мөртлөө тэмцээнд орж байгаа. Өөрөөр баруун гар нь ямар ч ажиллагаа авахгүй. Тэгээ зүг одоо манай Монголын загслын спортын холбооны зохио байгуулсан Rapala цом перч буюу алган загас спиннингээр байх тэмцээний авраг. За ингээд тамирчид маань за ингээд нэг нүхэн дээр өөрийнхөө тэмдгийг тавиад нөгөө нөхрөө очиж загасчлана. За загслахдаа энэ улаан замын энэ шовгороор хязгаарсан нутаг дотор бол загслах ёстой. Өд дундулж нэг их гүн эрг хоёрын хоорондор явж иж магадгүй гэж ерөнхийдөө жоохон хэцүү болсон. Жижигүүд их оролдоод байсан. Мормишгэн томдоод байна. Тий. Тэгэхээр нөгөө бүр жижиг мормиш гэхээр энэ чинь бас тодорхой гүнзгийд байгаа. Тэгэхээр нөгөө жижиг мормиш чинь доошоо ортол бас цаг авна. Живж өгөхгүй мөдтэй. Тэгэхээр арай жоохон хүнд юу ийсэн. Тэрэн дээр яагаад юм. Зуны хадын өвлийн хөд хөнгөө зэлүүд нутгийг гагцгүй машиндаа найдан зордог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиэр маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Ред. За энэ удаагийн тэмцээн болохоор ерөнхийдөө нэг үе шатаар зохион байгуулагдсан байгаа. Уг нь бол олон улсын дэлхийн арга шалралт тэмцээн бол 2 үе шатаар зохион байгуулагддаг. За тэгээ энэ удаад бид анхны тэмцээний ямарс нэг үе шатаар 3 цаг загслахаар ингэж тогтоож тамирчдыг өрсөлдүүлсэн. За энэ загс нэлээд идэвхтэй байсан учраас тамирчид маань нэлээд тийм хүчтэй юм докторлтуудыг хийж, угзралтуудыг хийж загсчилж үр дүнтэй загсалж байгаа шиг байсан. Манай тэмцээнд хамгийн амжилттай оролцсон хүмүүсийн нэг нь амар улдахыг та бүхэн харж байна. Хэрхэн тоглож байгааг. За тамирчид маань ерөнхийдөө бэлдэж ирсэн өгөөш нь болохоор манайхаа одоо модоо орхоо гэж нэрлэгдэг ручейник буюу одоо хоовгны авгалтайгаар бол нэлээд олон тамирчдод загасчилсан. За ингээд амар улдахын дэгөөнд бол ямарчсан загас аагүй байна. Маш хурдан уургаас сольж байна. За энэ ерөнхийдөө дэлхийн арга шалралт тэмцээний байдлыг хараад хүн бол нэг хүн 30-аас 40 уургатай ирдэг гэж ярьдаг юм. Тэрнээс 10-ын бол ер нь тэмцээн дээр ашигладаг гэдэг. Яагаад гэвэл магадгүй том загас ороод тасдуулж магадгүй өгөөшөө шинэ мармишгээ солих, өнгийн солих ч юм уу ийм шаардлага гарч болно. Өөрөөр хэлбэл дэлхийн арга шалралт тэмцээн дээр мармишны хэмжээ 1.5 см-ээс ихгүй байх ёстой гэж заадаг хэдиж өнгөний хэмжээгөө заадаг. Тийм учраас нэг тамирчин төрөл бүрийн өнгийн мармишыг төрөл бүрийн грамтай ийм олцоо вольфрам мармиш гэдэг хэрэгэлдэг байгаа. За ингээд амар бол ахмаа нэлээ сайн гаргаж байгаа учраас манай телевизийн баг хамт олон байна. Ингээд нэлээ анхаарал төвлөрүүлж нэг хүн дээр ингэж их за ингээ өгөөш хийж байгааг та харж байна. За энэ манайхан зөөр шоколад Арзанбек гэж нэрлэгддэг энэ хав шилбэртэн байна. Оросоор болохоор энэ шинжлэх ухааны нэр болохыг Гамарос. За оросоор мормиш гэж нэрлэдэг энэ арзгаар өвтөр загсал. За ингээ цаана энэ тэмцээний бодлоонгүй болох үднээс 3 сектор дээр
3 гол шүүгч үндсэн шүүгч түүний гадна туслах шүүгчнэр ажилласан байгаа. За туслах шүүгчнэр болохоор ерөнхийдөө үндсэн шүүгчнэрт бол тусалж байгаа. Үндсэн шүүгчнэр болохоор тамирчдын барьсан бүхий л барилтыг одоо бүхий л гаргасан загсыг бол тэмдэглэж авсан байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн бодлоо үүсэхгүй үднээс тэгээд тэмдэглэж авсан учраас заран загсыг жинлэх үед чи тэдийг барьсаа гэдэг. За энэ нэлээд тийм хөөрхөн том алганд гаргаж ирж байна да. За энэ бол нэлээд жин татна. Тэмцээний үр дүн бол ерөөсөө загсны жингээс бол хамаарч байгаа. Нэлээд том загс барьсан тохиолдолд бол нэлээд жин. За ингээд тамирчин маань нэлээд бас загсаа дээгнээс нь салах шиг удаж байгаа нь бол бас их харамсалтай зүйл. За хэдий ч нарийн уцтай, хэдий ч хүнд марамшигтай жижигхэн мөртлөө хүнд марамшигтай болсон хурдан живнэ. За нэлээд удаан живж байна. Ер нь тэмцээн дээр хамгийн амжилттай загсчлахын мармишг болохоор юу байдаг? Вольфрам мармишг гэдэг хүндийн жингээр маш хүнд юм байдаг байгаа. За тамирчин маань дэлгэцэн дээр байгаа тамирчин маань нэлээд тийм сайн загсаж байна. 66 дугаартай мөнхтөр гэж тамирчин байна. 60-аа багийн тамирчин. За ингээд шинээр бүрдэж орж байгаа энэ 60-аа багийн тамирчин мөнхтөр маань за ингээд удаа дараа алганы гаргаад маш их баярлж байна. За ерөнхийдөө энэ алган загсаа сүргээрээ бол явдаг байгаа. Тэгээд сүргээрээ явж байгаа. Тэг ямарс нэг сүрэг таарсан байна. За энэ өгөөш нь харин нэг сонирхолтой харагчлаа. Энэ чигээ өтөр загсаж мөн түрүүний бидний яриад байдаг. Сайхан тохиолдсон сая. За ингээд тамирчин андууд нэг клубийн тамирчин. Инх мандах. За инх мандах маань нилээдгүй бас юм жараага ясан байл хажууд нь ерөнхий шүүгч. За алтан гэрэл. За алтан гэрэл бол инх манд хоёулаа энэ тэмцээн дээр маш тийм хүчтэй өрсөлдөөнийг бол үзүүлсэн байгаа. Ерөнхийдөө загсны идэх бол энэ одоо эдний загслаад байгаа А сектор дээр нилээ маш идэвхтэй байсан. За 21 дугаартай алтан гэрэл маань яргаа багийг бол төлөөлж бол оролцсон. За энэ өгөөшиг та бүхэн харж байна. Би энэ каркатис гэж энэ. За энэ бас нэг төрлийн өгөөш нөгөө хоогны агуултайг бол та бүхэн харж байна. За тийм улаан өнгийн ийм армешкэнд дэгийг бол хатгаж байна. Өтийг бол хатгаж байна. За ингээд тэмцээний 4 ёсоор бол нэг ширхэг тамирчин бол хэдэн урагтайч байж болох боловч нэг уургаар загслахыг бол зөвшөөрн нэг уургаар төгссөн. За ингээд сая манай тэмцээний хамгийн ахмад тамирчин 66 настай тамирчин орж байна. За ингээд тэмцээний А сектор хамгийн захад байрлсан алтан гэрэл маань удаа дараа яргаа багийн алтан гэрэл за маш удаа дараа маш хурдан загсыг гаргаад за энэ өгөөс нь гимтэйгөө бололтой. Ахаад гаргаад ирлээ. За маш сайн загсаж байна. За ингээд 2013 оны улсын аврал шалралт тэмцээн 12 дугаар сарын 1 зохион байгуулсан тэмцээнээс шилдэг тамирчид өөрөөр хэлбэл эхний 3 байранд орсон мөн сектор тус бүртээ эхний 2 байр эзэлсэн тамирчдад 2014 оны за удахгүй 1 сарын дараа 2 дугаар сард Беларусь улсын Минск хотод зохион байгуулагдах дэлхийн 11 дахь удаагийн мөсний загслын аврал шалралт тэмцээнд оролцох эрх бол олгох байгаа. Тийм учраас тамирчид маань нэлээд идэвхтэй оролцсон. За тэгээд маш идэвхтэй сайн загасчилсан байна. 2013 онд бид нэр тэмцээн зохион байгуулсан тавхаараа дэлхийн аврал шалралт тэмцээнд ч оролцсон. За ингээд тэр үетэй харьцуулахад одоогийн 1 жилийн дараа өөрөлд хэдхэн сарын дараа Монголын залуучуудын энэ өвлийн загасчил дээр загасчлах ур чадвар бол маш нэмэгдсэн. Тамирчдын ур чадвар нэлээд нэмэгдсэн юм байгаа. За А секторын загсны идэх болон тамирчдын шанс хэр вэ?
За уушраа одоохоо 1 номер 18. За 18 өрч байгаа. тий. За сайн байна. Ямар ч энэ А сектор дээр тамирчид бол их сайн идэвхтэй оролцсон. Тэгээд бүгдээр бол их сайн барьж байгаа. Хамгийн дээд одоо олон засаг барьж байгаа манай 47 намын тамирчин Амар удах маань одоогийн байдлаар 27 загсуул барьчаад байгаа. Удаах нь бол тэгээд одоо 21 намын тамирчин 20-ыг 1 намын тамирчин 18-ыг барьсан байна. Тий. Тэгэхээр бусад секторд бол А сектор илүү идэвхтэй гэж ойлгож байна. За одоо би бусад секторыг бол одоо сайн мэдэхгүй байна. Тэг яг бол тийшээ би өөрөө шүүгчээр байгаагүй А сектор дээр байгаа учраас тэгэхээр энэ хавьд бол ямар ч ус миний хувьд бол одоо сайн байл гэж хувьдаа би дүгнж байгаа. За одоо энэ 47 дахиад гарч. Тий. За 47-28. Тий. За энэ тамирчид ер нь дөрөндөө дасан зохицуул нь биелүүлэх тал дээр сахилга бот ер нь нэр. ер нь бол дайггүй шүү. Ер нь одоо загчид маань энэ залуучууд маань сонирхчод улсууд маань одоо өнөөдрийн нийгэмтэй бүх цагимдаас ингээд ухамсар нарийн өөр болсон. Тэр ямар ч нэг шаардлагатай яг тэрийг биелүүлж чинь хэрэгжүүлж чинь. Яг бол нэг өөрийнхөө төлөө өрсөлдөж байгаа бас тамирчтайгаа өрсөлдөж байгаа гэдэг үднээсээ бас өөрийнхөө төлөө бас тэрийг бас анхаарал ингээд явж байгаа шүүгч бидэнд бол аюул тийм хүндрэл баг баг. Тийм тэгэхээр тэр бол даваа байна. Миний ов. Гамбод чин зэрэг. Тийм. За тэмцээний дундуур тэмцээнд оролцогчд болон мөн тэр хаваар үзэхээр ирэхээр сонирхсан үзэгчдэд, дэмжигчдэд манай Fishing Brothers клубийнхэн халуун цацраг нь халуун ансаар үйлчиж үн төлбөргөө үйлчиж ясан байгаа. Ингээд халуун анс, халуун цацрагаар үйлчилсэн одоо эм ханган нийлүүлэх одоо 50 ус компанийнхаа хамт олондоос баяр талархснаа илэрхийлье. За эрхэм үзэгчдээ ингээд Монголын загслын спортын холбооны 2013 оны улсын аврах чадварлах мөсний загслын тэмцээний эхний хэсгийг та бүхэнд хүргэлээ. Дараагийн 7 хоногт тэмцээний 2 дугаар хэсгийг та бүхэн хүлээж авч үзсэн үү? Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлыг хэрэгсэлтэй Финляндийн Rapala, VMC корпорацийн Rapala, Vivox, Supix, VMC, Storm, Traeger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямад үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны халуун өвлийн хөд хөнгөө зэлүүд дутгийг гагцгүй машиндаа найдан зордог. Элдв батасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Трейд.